Зөв хөрөнгийн одоо бодит байдлаас улбаалж Улаанбаатар хот бол хүний хувьд бол нэлээд өргөжж байгаа. За барилга байгуул ийм одоо барилгагдсан хэсэг дээр байгаа барилга байгууламжийнхаа судалгааг бас аваад үзэхээр манай Улаанбаатар хотод шугам сүлжээнд холбогдсон 25 мянган барилга байна. За түүний орон сууцных нь одоо барилга бол 3,000 орчим байгаа маа. За газар нутгийн Улаанбаатар хотын одоо хүн амьдарч байгаа хэсгийн газар нутгийн 60% нь буюу хүн амынх нь бас одоо 38% нь буюу хүн амынх нь 60% нь бол зөвхөн цахилгаан хангамжинд холбогдсон. За тэгээд алаг цог дэд үтсээ гэрт бол амьдарч байна. Эндээс ингээ харахаар ерөөсөө Улаанбаатар хотод юу хийх вэ гэдэг нь бол ойлгомжтой гарч ирж байна. Тийм учраас Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнийхөө тодтголыг бол бас хийх цаг үе нь болсон гэж ингэж үзэж энэ одоо төлөвлөгөөний тодтголыг бол хийгээд явж байгаа ийм үед бол өнөөдөр хилцүүлэг болж байгаамаа. За өнөөдөр хүртэл бид нар юу хийж чадаагүй гэдгийг л ярих гэж бодож байгаа. Ерөөсөө Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх шаардлагатай том одоо ажлын нэг бол энэ дагуул хотууд Налах, Багнуур, Багхангай, Эмээлт, Аргалант Улаанбаатарын одоо бүс буюу нийслэлийн цаашдын хөгжлийн чих хандлагатай нягт уялдуулж аж үйлдвэр эрчим хүч уул уурхай анхан шатны болон боловсруулах үйлдвэр терминал логистик дагнан одоо хөгжсөн ийм дагуул хотууд болох ажлыг бид нар эрх зүйн хувьд хөрөнгө оруулалтын хувьд одоо бодит ажиллуулах чадаагүй. Өнөөдрийн эрх зүйгээр байгаа нийслэлийн иргэдийн хурлын одоо гаргаж байгаа эрх зүйн чадамж бидэнд байгаа хөрөнгө оруулалтын одоо нөхцөл байдлыг аваад үзэх юм бол цаашдаа бас чадахгүй нэ гэж ингэж харагдчих. Тийм учраас хотыг одоо задлах, дахин хөгжүүлэх одоо энэ одоо асуудал бол заавал хуульчлагдчихэж, хууль эрх зүйн талаасаа бол эхэлж шийдэгдэж явах нэ гэж. За манай ерөнхий концепц бол туул, шувуу, жаргалант, биосонгинд, гачуурт, тэрэлж, хөшгтийн хөндийн одоо онгоцны уудлыг дагсан хот суурингуудыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, агаарын тээвэр, логистикийн төв, засаг захиргааны төв болон хөгжүүлэхээр тус одоо төлөвлөж ингэж одоо цаасан дээр болгож явж байна. За нэг анхаарал татж байгаа цаашдаа зайлшгүй хийх ёстой ажил бол дээрх бодлоготой уялдуулаад аваад үзэхээр Улаанбаатар хотын өнөөгийн төлөвлөлтийн эрчимсэн одоо бодлого нь бол юу руугаа явах вэ гэдгийг бол би одоо хэлье. За нийслэлийн эрчимцээ таталц нөлөөлийн бүсийг нийслэл зөвхөн өөрийнхөө одоо хэлийн цэсээр харахад учир дутагдaltaй болж байгаамаа. Төв хэмтэн Сэлэнг аймгийг одоо хамруулсан макро түвшинд авч үзсэн эрчимтэй таталцал нөлөөлийн одоо 4 бүс байхаар ингэж бол одоо хөгжлийн төлөвлөлтөд авч үзэхээс өөр аргагүй байна. За үүнд дотор нь ерөнхий төлөвлөгөө одоо манай сахиур хэлэхээр тодорхой болно. Энэ дотроо бол байгаль хамгаалах бүс нь аль юм? Аж үйлдвэрийн бүс нь аль юм? Уламжлалт мал аж ахуйн одоо аялал жуулчлалыг эрхлэх бүс нь аль юм? Эрчимсэн хөдөө аж ахуйн бүс нь аль юм? Тэгээд шинээр одоо нүүж суурьших засаг захиргааны төв нь одоо аль болж хөгжих вэ гэдэг ийм тодорхой зүйлийг бол бид нэр төлөвлөлтөндөө одоо оруулж байна. За энэ ажлыг юунаас эхлэх вэ? Нийслэгийг одоо нүүлгэн шилжүүлэх ажил ямар ажлаас эхлэх ёстой вэ? Хаанаас эхлэх ёстой вэ? Ямар одоо хууль хэрэгтэй вэ? Ямар татварын хөрөнгө оруулалтын уялдуулсан бодлого хэрэгтэй вэ гэдэг энэ бүх асуудлууд бол дахиад хуулинд бол суух шаардлагатай болж байгаамаа. Тэгэхээр одоогийн бидний зоригтой ярьж хийх ёстой ажил өнөөдрийн хилцүүлэг Төв аймгийн засаг даргаас байна. Тэр өнөөдрийн нөхцөл байдлаа аваад үзэхээр Улаанбаатар хотын зарим дүүргүүд Төв аймгийн нутаг дэвсгэр дээр байна. Төв аймгийг дагсан одоо дараагийн томоохон бүтээн байгуулалт хөшгтийн хөндийн онгоцны уудлыг дагаж бий болох нь. Тэгэхээр ингээд бол одоо ярьж шийдэж одоо нэг тал руу оруулах асуудал одоо гарч ирж байгаамаа. Нийслэлийн цэцтэй холбоотой асуудал дээр бол. Тийм учраас өнөөдрийн нийслэл Улаанбаатар хотын 470 одоо мянган газар нутгийг нэмэгдүүлэх судалгааны төвшөнд хийж байгаа ажлыг бол бид нар бодит ажил болох ёстой гэж ингэж одоо авч үзэж. За бид нар юу хийж чадсан бэ? Хийж чадсан ажлууд бас байна. Ойрын сүүлийн жилүүдэд бол Улаанбаатар хотын цэвэр усны шийдлийг бол одоо бодит ажил болох судалгааны ажил дуусч байна. Бид дэлхий дээр ганцаархнаа гүний цэвэр ус уудаг хот. Барилга байгууламжаа бас энэ одоо уудаг цэвэр усаараа хийж байгаа. Тэгэхээр цаашдаа энэний шийдлийг бол Японы засгийн газрын одоо тусламжаар JICA-гийн одоо судалгаан дээр тулгуурлаж Улаанбаатар хотын цэвэр усны асуудлыг бол өөр одоо их усруу шийдэх энэ судалгааны ажил үндсэндээ дуусч байгаа. За Улаанбаатар хотын байгаль орчны бодлогын хүрээнд одоо шийдвэрлэх шаардлагатай олон асуудлуудын нэг нь манай энэ дунд гол, туул гол, сэлв голыг сэргээх цаашдаа одоо байнгын хамгаалтанд байх энэ асуудал бол одоо судалгааны төвшөнд бас үндсэндээ дуусч байна. Та бүхэн харж байгаа сэлв голын урсц бол эрс нэмэгдэж байгаа.
За туулга бол бас цаашдаа бодлогын чанартай 2-3 одоо шийдлэр тодорхой ажлууд хийгдэх. Энэ одоо ажлууд дуусч байна. Төрөвчөөсөө зарим төлөвлөжсэн бодлогын ажлууд эхэлж байна. Энэ одоо зүйлүүдийг бол бид нар дотроо хийх юм аа. Тэгээ ингээ харахаар Улаанбаатар хотод бол яг өнөөдөр байгаа энэ барилгацсан хэсэг дээр хүн амьдарч байгаа хэсэг дээр юу хийх вөхтөр гэр ороолыг мэдээж дэд үтсийн шийдвэс Цэрүүн Батбаяр даргын хэлснээр ерөнхийлөгчийн одоо бидэн сануулж байгаагаар бол дэд үтсээр одоо холбож төлөвлөлтөнд заасны дагуу нийтийн сууцаар явуулах энэ бодлого бол эрчимчих шаардлагатай. Хоёрдугаарт манай бидэнд байгаа орон сууцны фондын 60 орчим хувь нь үндсэндээ 1950-ад оны сүүлд 60-ад оны эхээр баригдсан 40-50 мянгад болоод одоо босод хорооллуудаас бүрдэж. Эдгээр барилгуудыг бол бас хэдийгээр орон сууцны хувьчид амжилттай явагдаж өөрсдийнх нь өмч болсон боловч хот төлөвлөлтийн дараагийн бодлого болгож нурааж бас одоо шаардах хангасан орон сууцны одоо фондууд болгож өргөжүүлэх ийм бодлого бас юмнаа. Улаанбаатар хотын тээврийн одоо ажил асуудал бол бас судалгааны шатанд явж байна. Энэ жил багтааж их хурлд одоо оруулах ийм одоо төвшөөнд бид нар ажиллаж байгаа. Энэ дээр бас л дахиад Японууд бол ажиллаж байна. Өөрөө хөрөнгө гаргаж байна. Метроны судалгаа үндсэндээ Улаанбаатар хотод хийж дуусж байгаа. Энэ одоо судалгаа ижүүрэн гараад ирэхээр Улаанбаатар хот зүүнээсээ баруун тийш, хойноосоо урагшаага ямар одоо төрлийн тээврийн хэрэгслээр ижүүрэн газрын дээр болоод байх юм. Газрын доогоор ямар одоо тээврийн хэрэгслээр байх юм бэ гэдгээ бол эцэслэн шийдэх учиртай. Тэгэхээр нийслэл хотын цэвэр одоо нийслэл хотын агаар улс гүрсний бохирдол за тэгээд дагуул хот тосготын хөгжлийн хосрогдол хууль эрх зүйн орчин институцийн уялдаа холбоо одоо муу айн гэж одоо гомдлохоос илүү их хурлын түвшинд аль одоо асуудлыг авч үзэх үү. Улаанбаатар хот өөрөө иргэдийнхээ хурлын одоо хууль эрх зүйн чадамжийг ашиглаж ямар одоо бодлогын чанартай ажлуудыг хийх вэ гэдгийг бол олон удаа бид нар санал хүргүүлж байгаа. За ерөнхийлөгчийн зүгээс ч одоо сайн дэмжлэг авдаг. Тийм учраас бид нар нийслэлийн иргэдийн хурлыг одоо улсын хурлд өргөн барьсан нийслэлийн эрх зүйн байдлын хуулиас юу хүлээж байгаа гэхдээ нийслэлийн эрх зүйн одоо байдлыг хийх юм нь бол иргэдийн хурл маань байнгын үйл ажиллагаанд орж иргэдийн хурлаас гарч байгаа шийдвэрүүд засгийн газар улсын хуулийн одоо төвшөнд энэ тэнцвэрж одоо чадамжтай болох ёстой гэж ингэж үзэж байна. Гурван асуулт асуугаад хөө. Энэ нэг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө яриад идэгэн 2020 он хүртэл тийм ээ. Энэ ер нь хаанаас батлагдсан? Одоо гадны Японы байгууллага, бусад олон улсын байгууллага бас шинээр хийж ийн л гэж байна. Аль эсвэл шинээр хийж батлах гээд байгаа мó. За батлагдсан юм байгаа бол яаж хэрэгждгийг, хэрэгжихгүй байгаа бол хариуцлага нь яаж хүлээдгийг ерөөсөө мэддэхгүй байгаа. Иргэдчээр энэ дээр ямар ч их бүдэг ойлголттой шүү дээ. Хоёр дахь юм бол энэ хотын нэг газар доорх байгууламж. Одоо бид нар их ярьдаг. Энэ бол 50-60 жил болсон, 30-40 жил болсон. Одоо ерөөсөө энэ газар доорх хотын байдал чинь бол маш их одоо аварын гамшигын нөхцөл байдалд байна уу гэж хараад байгаа. Гурав дахь юм нь бохирын асуудал. За энэ бохир гэдэг бол нэг сэвэрлэх байгууламжтай холбоотой. Энэ гурав дээр яг ийм зүйл хийгдэнэ нэг тодорхой нэг товчхон хариулт засгийн газраар батлуулж ирсэн ийм одоо төвхтэй. Одоо бид нар 5 дахь ерөнхий төлөвлөгөөгийнхаа тодтол дээр явж байгаа. Одоо энэ танилцуулганд аягүй тодорхой гарна. За ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг яагаад одоо та нар хэрэгжүүлж чадахгүй байна гэхээр ерөөсөө хууль эрх зүйн талаас л байгаа. Улаанбаатар хотын төсөв өөрөө нэг одоо энэ жил 130 тэрбум төгрөгөөр ажиллаж амьдарч байна. Ийм төсөвтэй тэгээд эрх зүйн байдал нь чадахгүй болохоор нөгөө дагуул хотууд дээр иргэдийн хурал Багнуурт үйлдвэр бариул татвараас чөлөөлөө. Багнуурт одоо станц барихад хөрөнгө оруулалтыг өрчиж хийлгээд ажлыг явуулчих ийм эрхийг бидэнд засаг даргалт байтугай иргэдийн хуралд бол алга. Тэгэхээр ийм юмнууд бол бид нар их хурал дээр биш, засгийн газар дээр биш, нийслэлийн иргэдийн хурал нь өөрөө одоо энэ шийдвэрээ гаргаад төсөвтэйгээ уялдуулаад зээл аваад бонд гаргаад явах боломжтой байсан бол энэ асуудал явчихаар харагдаж байгаа. Ажил хариуцаад өнөөдөр явж байгаа хүний тарахаар яг өнөөдрийн энэ одоо хууль эрх зүйн хүрээндээ ажиллаж байгаа хүнд бол дахиад хэдэн жил ч одоо шаардлагатаар ингэж харагдаж байгаа. Хариуцлага хувь за гэр хорооллын дэд үтсийн хувьд бол одоо яг шийддэг үе нь ирж байна. Биднэрт бол энэ сая Батбаяр дарга жоохон дутуу ярьчихлаа. Цэвэр агаар сан одоо энэ хууль гараад цэвэр агаар сан бий болсноор бол ерөөсөө яг юу хийх үү гэдэг бол бидэнд зоригтойгоор шийдэх боломжийг бол олголоо шүү дээ. 30 орчим тэрбум 50 орчим тэрбум төгрөг одоо бид нар их хурл шийдэх болцоог засгийн газар дамжуулаад өгч байгаа учраас гэр хорооллын дэд үтсийг өнгөрсөн жилээс эхлээд амжилттай хийж эхэллээ шүү дээ. Бид нар дарийнхын хорооллыг бол иж өрн одоо шугамжилж талбаж байна. 100 татан буугаж байна. Айл 100 тараах биш 100-нуудыг татан буулгаж төлөвсөн шугам талбаж байна. Энэ жил Дэнжин мөнгөний холбоо нь Уус 15-ыг холбоо. Уус 15 дээр зэрэгцээд усан халаалтын баг одоо их усүр
бий болно. Энэ бол яг жинхэнэ утгаараа бол бидэнд төсвийн гадуур ордож байгаа том боломж. Хотын төвөөр байгаа нэг хуучин газар доогоорх байгууламжийг би асууад байна. Тэр шинжил юу болсон? Одоо хийгдэж байгаа юм байна уу? Хэвээрээ байгаа мó гэдэг одоо энэ 40 мянган Улаанбаатар хотын орон сууцны хорооллын дундх шугам сүлжээг та хөндөж байна л да. Бид нэр энэ дээр бол даригтай өөрчлөлт оруулж чадахгүй байна. Жигд ерөөсөө нэг өнгөрсөн жил нэг 800 сая төгрөг. За тэр хонглын систем гээд анхудаа цаашдаа гэр хороол одоо энэ барилгаж тэр хэсэг тэгээд шинээр нүүлгэн шилжүүлэх Улаанбаатар хотын тэр нүүх одоо засаг захиргааны төвүүд бол дэд үтсийн хувьд ийм болох юмаа гэж бид нар хүнсний ойрын ард 1.9 км орчим газрыг бол хонглын систем рүү шилжүүлсэн. Ийм технологийн шинжилгээг л өнгөрсөн жил хот өөрийн төсвөр хийсэн. Тэгэхээр бид нар одоо цаашдаа барих бодлого бол энэ хуучин байгаа шугамжуулж байгаа шинжилгэхдээ дандаа хонглын системээр шийдээ. Шинэ гэр хороолыг барилгажуулахдаа хонглын системээр шийдээ гэсэн энэ зүйл аваад өнгөж эхлүүлж чадж байгаа. Цаашдаа бол эрчимжнэ. Бохир Бохир дээр бол юу ч хийж чадахгүй нэ. Одоо үнэхээр цэвэрлэх байгууламжийн хүчин чадал үнц анхаарал татчихээн. Энийг одоо бид нар шинжлэх хэрэгтэй, технологийн шинжлэх хэрэгтэй, ариут татваргын шугам сүлжээг шинжлэх ажил мэдээж чадахгүй байна. Энэ манай улс төрчид нэг асуудал шийдэж болдгоо юм. Энэ одоо Төв аймаг Улаанбаатар гэдэг байх юм. Улаанбаатар хот, Улаанбаатар аймаг байгуулж болохгүй юу? Төв аймгаа Улаанбаатар аймаг болгол доо. Улаанбаатар хот шиг болгоо. Нөгөө Төв аймгаа хотынхаа одоо тэр нэг Улаанбаатар хотын захиргаа бусад бүхэл орон тийм л байдаг шүү дээ. Тэгээд 60 70 жил 20 30 жилийн 20 30 онд л хийсэн тэр нэг төлөвлөгөөгөөр байгаад байгаа. Иймэрхүү зоригтой шийдлүүдийг л гаргамаар байна. Улаанбаатарт хэрэглэгдэж байгаа энэ маш их хэмжээний саарл усыг овд тэр баригдаж байгаа уурхаануудад бид татаж ашиглах хэрэгтэй. Одоо тэр өөр гол мөрнөөс гээд бөө маргаан яваад тэр явахгүй тэрнийг явуулж лээ. Иймэрхүү томоор л харж асуудлуудаа томоос нь жижигрүүн тодорхой руу оруулж ингэж шийдэх хэрэгтэй болов гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр энэ сонгуулийн вэрийн намууд хөтөлбөрөө одоо эд ярьж байгаа бах. Тэгээд энэ зүйлүүдийг оруулж ингэж шийдэхгүй болвол ард иргэд бол одоо нэг тийм өдөр хоног арга цаасан тэгээд нэг тийм шоу үзэсгэлэн үзүүлэн маягаар нэг асуудал шийдсэн хонглын систем гэдэг нэг километр газар доогуур нухаал нэг хэдэн турва тавьсан тэрнийг байнга л харуулж идэг. Тэр сайн систем. Тэрнийг нийтд нь Улаанбаатарын хэмжээнд энэ 3 жилийн дотор хийж дуусгана. Энд ийм одоо төсөв хэрэгтэй гэл. Ингээд маш их тодорхой тэр том асуудлуудыг шууд шийдэх тэр шийдэл төсөв бүх зүйлийг гаргаад яммаар байна. Мөнх хоёр дараа болж гин одоо ингээд. Одоо яг энэ юм дээр цахиур цаашаа өргөдөө ерөнхийдөө. За цахиур алуу гарда. За тэгээ. За товч. За та бүхний өдрийн мэндийг хүргэе. За ингээд Улаанбаатар хотын ер нь бол одоо хүндрэлтэй асуудал нь юунаас үүссэн бэ гэвэл төвлөрлөөс л ерөөсөө үүссэн байгаа. Тэгэхээр улсын хүн амын төвлөрөл үндсэндээ хот руу ороод ирсэн. Дээрээс нь тэр бүсчилсэн хөгжлийн 8 тулгуур төв хөгж байгаа учраас ерөөсөө амьдрал хайгаад бүгд хүмүүс Улаанбаатар хотод ороод ирсэн. Хоёрдугаар энийг задлахын тулд яах вэ гэхээр одоо саяны бүсийн тулгуур төвүүдийг нэн тэргүнд бодлогоор яаралтай хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт болохоор саяны даргын үзүүлсэн зурган дээр байсан Төв аймаг Хинти Сэлэнгийн энэ нутгийг хамарсан нийслэг тойрсон 200 км-ийн арадуусд байж байгаа бас тодорхой хэмжээний хотуудыг хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Энийг хөгжүүлэхдээ бид нар саяны энэ дөрвөн бүс болгож хувааж үзээд хэд хэдэн тосготуудыг бол тусгаалan авч үзээд эднийг л хөгжүүлээд цаашаа явхад хот руу орж ирж байгаа урсгал тодорхой хэмжээгээр босго болоод ингээд тогтоогоод ингээд байгаа гэж болох юм а гэж тооцсон байсан байгаа. За тэгэхээр ерөнхий төлөвлөгөө нь өөрөө би одоо шууд үргэлжлүүлээд ирчих өмнөх юмнууд гэж ярьсангүй яг гол юмнууд ярих гэвэл хүн амаас ирч нарийн нэрэ. Хүн ам бол 2030 он гэхэд сая 763 мянган хүнтэй байхаар бид нар тооцоо хийсэн байгаа. Тийм хүнд байлгая гэж барьсан байгаа. Яагаад гэвэл одоогийн байдлаар ингээд тооцоо хийгээд яг одоогийн ердөө өсөлт механик өсөлтийг аваад үзэхээр 2 саяас гарах гээд байгаа. 2 сая хүнээс гараа явчихаар улсын хүн ам өөрөө 2030 онд 3.5 сая хавцаа байж хад тэрний бараг ихэнх хүн дахиад хоттой орж ирэх гээд байгаа учраас ер нь үндэсний аюулгүй байдлыг нь бол бас аюултай нэг ихэнх хүн энд байх. Хоёрдугаар гэдэг юм бол бас бидний энийг зогсоож байгаа асуудал бол ундны асуудал байж байгаа. Ундны цэвэр усны асуудал өөрөө одоо өнөөдөр байгаа хүндээ дөнгөн данг хурж байгаа. Цаашаа одоо хүн 2 сая болоо явчих юм бол энэ бол болохгүй учраас ундны асуудал үндэсний аюулгүй байдлын саяны энэ төвлөрлийн асуудал 3 дугаарт болохоор энэ
юуны байгаль орчны хэд дороотлолтын гэсэн ийм гурван асуудлаар хүнийг хязгаарлах шаардлагатай байна гэж бид нар авч үзэж сая 763 мянган хүн хотод байх ёстой гэдэг бол одоо норм дүрмийнхаа дагуу аргачлалаараа бол гаргаж ирсэн байгаа. Тэгээ 2020 онд бол ерөөсөө сая 235 мянган хүнээс бас хэтрүүлж болохгүй харагдаад байгаа.